За бөөр өвдөн гэдэг маань ихэвчлэн одоо хүмүүс бөөр өвдөө ууцн руу чиллээ хөшлөө гэж ярьдаг. За ууцн руу чилж хөшөх бөөр өвдөх хоёр одоо түгээмэл юм хилэгддэг завир боловч яг бөөрийн өвчний сонгодог шинж биш байдаг. Өөрөөр хэлбэл нуруу нь өвдсөн болгон ууц нуруугаар өвдсөн болгон бөөрийн өрөвсөл бөөрийн өвчин биш гэсэн үг. За бөөрийн анхаг өвчин буюу бөөрийн анхаг дутагдал гэж яриад байгаа бидний энэ ойлголт нь зөвхөн бөөр нь өвддөг, бөөрийн өвчтөй хүн өртдөг. Бөөрийн өвчингүй хүнч энэ бөөрийн анхаг өвчлөлд өртөж болно. Тэгэхээр ийм эдгээр зүйлүүдээс аль нэг нь хэрвээ танд илэрч байх юм бол та одоо бөөрөө ямар нэгэн байдлаар бөөрөө шинжлүүлэх, миний бөөр эрүүл үү, миний бөөр зүгээр үү гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй. За бөөрийг одоо шинжилэхэд тухайлах юм бол одоо 2 дугаар түгээмлэг дээр амбулатороор бөөрийн кабинетэд цаг аваад за энэ дээр бол танд мэрэгжлийн үзлэг хийгээд эхний ээлжинд хамгийн энгийн шинжилгээ бидний мэдгшээс нь ерөнхий шинжилгээ. За тэгээд биохим буюу одоо цуснд креатинин, мочвин за бусад холбогдох үзүүлэлтүүдийг үзээд за үүнтэй давхар бол одоо эхо гэж ярьдаг тийм ээ дүрс онцлогооны шинжилгээ хийгдсэний дараагаар таны бөөр ямар түвшинд ямар хэмжээт одоо үйл ажиллагаа болон өрөвслийн процесс байна уугүй юу гэдгийг эхний ээлжинд таньшилж болно. Тэгэхээр энээс урьдчилан сэргийлэхийн тулд хүн одоо эхлээд хэвийн жинтэй байх дээр анхаарах хэрэгтэй. За хоёрдугаарт нь хоолндоо эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэй. За шингэнийг одоо түлхүү хоногт одоо авч явах хэмжээгээр ууж явах хэрэгтэй. За бөөрийн эмчнэр ихэнхдээ хоногт 2.5 литр шингэн уухыг зөвлөдөг. За энэ шингэн бол ихэвчлэн одоо ус, кофе гэхээсээ илүүтэйгээр одоо ер нь бол ус байхыг зөвлөдөг. За манайхан болохоор ингээд ундаа уудаг, цай уудаг, кофе уудаг гэдгээр шингэнээ нөхчинэ гэж үздэг. Гэтэл тэдгээр зүйлд байгаа шингэний хэмжээ яг одоо хүний физиологийн одоо процесс хэлцээ явагдах хэмжээнд шаардлагатай шингэн биш байдаг. Тэгэхээр энэ шингэний хэрэглээнд анхаарах хэрэгтэй. За тамхи таталтыг одоо багасгах хэрэгтэй. Энэ маань судасны хатварлыг үүсгэж идэг. За өөр одоо бусад зүйлүүд эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол одоо бөөр шийсний замын халдвараас сэргийлэх хэрэгтэй. За бөөр шийсний замын халдвараас сэргийлэхээс гадна эмэгтэй хүний хувьд жирэмсний үеийн тээлтийн явц, төрөлтийн явц маань даралт ихсэлтэй байсан уу, хавгинжсэн үү гэх мэтэр бөөрийг гэмтээдэг эсрэг хөтөн зүйлүүд байсан эсхийг бас тодруулах шаардлагатай байдаг. За энэ жилийн уриалга азан бол таны бөөр зүгээр үү? Эрт дэлгэрүүлэлтэнд хамрагдаж бөөрийн эрүүл мэндийг хамгаалах их суурьатаар явагдаж байгаа. Манай тасгийн үед энэ өдөр ерөнхий боловсролын сургууль дээр бөөрийн эрүүл мэндийн талаар хичээл сургалт бяцхан сургалт оруулах хүүхдүүдэд ирээдүйд одоо бөөрийг хэрхэн эрүүл байлгах талаар одоо сургалт ихээр төлөвлөөд энэ үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ гол зорилго нь юу вэ гэвэл эрт илрүүлвэл одоо илүү их оншилж зөв цаг хугацаанд зөв онш тогтсноороо бөөрийн архаг өвчнөн багасгах гэдэг энэ одоо зорилготой хийгдэж байгаа.